Хамгаалсан сайд хариулъя. За, галуудрах гишүүний асуултанд хариулъя. За, манай боловсролын салбарт хийгдэж байгаа одоо гэрте ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг 6 том шинжиллийн захим шилжилтийг тодруулж явах шиг байна. За, тэгэхээр бид нар бол энэ захим шилжилтийг сайн хийж чадах юм бол энэ хот төдийгийн сургууль, төрийн сургууль, хувийн сургууль ялгаа арилгах хамгийн гол механизм бол энэ захим шилжилт гэж харж байгаа. За, тэгэхээр өчтөр бас Монгол Улсын засгийн газраас шийдвэр гарч хөөх төрийг компьютержуулах. Тэгвэл санхүүгийн төрөөс төсвөөс биш санхүүгийн төрөөс их усүрээр одоо 300 мянган Google Chromebook-ны үйлдвэрийг Монголд барих. За ингээд нэг багш, нэг AI эйжент, нэг сурагч, нэг AI туслах багш гэсэн одоо энэ үндэсний платформыг бид нэр 9 сарын 1-нд ихэд монгол хэл, математикийн хичээлээр эхлэгч байна. За энэ бол Монгол хүүхдийн нэг уншаад ойлгохгүй байгаа, хоёр хүүхдийн нэг нь уншаад ойлгохгүй байгаа энэ PISA-гийн үнэлгээр гарсан асуудал дээр тодорхой дэвшил болох одоо ийм захим шилжилтийг хийж эхэлж байна. За, гал удрах гишүүн за тодруулъя гэж. Хамгаалан сайд орж ирсэн учраас би бас түрүүний асуулт нэрийг дэлхийн улсуудын одоо боловсролд энэ дижитал шилжилт энэ хиймэл оюунтай холбогдуулж ингэж гаргаж ирж байгаа хамгийн сүүлийн Америкийн конгрессээс эхлээд энэ Швед, Маллалад, Франц улсад яваад байгаа юмнууд бүгдээр энэ хиймэл оюун энийг ашиглахаар унших ойлгох чадвар бол маш их алдагдж байна. Анхаарал төвлөрөл буурч байна. Энтэй холбогдуулаад бид нар одоо 50% бүр багасгая. 50% одоо компьютераа багасгая. За Мадрид бүр Испани бол бүр 0-аас 12 дугаар насны хүүхдүүдийн 500 мянган хувьдаа хэрэгэлдэг байсан iPad энтрийн одоо хурааж авна гэдэг шиг хориглоно. Ерөөсөө хэрэглэхийн сургуулийн орчинд хэрэглэхийг хориглоно. Франц улс дижитал завсарлага авъя гэдгийн үүнийг ийм трендүүд ингээд яваад байна. Энэ судалгаанууд энэ шинжлэх ухааны үндэстэй л энэ хүмүүс энэ нөлөөлж байгаа гэдгийг ингэж гаргаж ирж ярьж байгаа. За, энэ хамгаалсан сайд хариулъя. За, галуудрах гишүүн их чухал асуудал хөндөж байна. Бид нар энэ 6 сард биш 7 сард ЮНЕСКО-гоос одоо энэ боловсролын захим шилжилтийн асуудлаар дэлхийн одоо бүх улс орнуудын боловсролын сайд нарыг хамарсан том хэлэлцүүлэг хийж байгаа билээ галуудрах гишүүн. За, тэгээ бид нар бол сая 9 сарын 1-ээс бол энэ сургуулийн орчинд одоо гар утас за ингээ фэйсбүүкээр гэрийн даалгавар өгдөг энэ асуудлуудыг хоригдж байгаа шүү дээ. Одоо ингээд 9 сарын 1-ээс бол ингээд мөрдөгдөд явна. За гэхдээ ер нь бол хүүхдүүдийн энэ дэлгэцийн донтолт бол дан ганц одоо сургуулийн орчинд одоо боловсролд захим хэрэглээ байгаагаас болж одоо ачаалт үүсэж байгаа энэ донтолт үүсэж байгаа гэдэг бол энэ гинэн төсөөлөл, гинэн одоо дүгнэлт. За ингээд ямар ч байсан одоо энэ өөр дэлгэцийн хамааралтай болж байгаа бол өөр захим хэрэглэнээс болж байгаа гэсэн нэг юм судалгаа сая Монгол улсад бас хийгдсэн. Энэ судалгааны юг танд хүргүүдье гэж бас бодож байна. За, гал удрах гишүүн 2 удаа тодруулсан та. Тэгээ гал удрах гишүүн бол бас Монгол улсын бидний одоо хойч ирээдүй болсон хүүхд багцуудын боловсролд анхаарч ирсэн гишүүн болохоос өмнө одоо шинэ Монгол сургууль байгуулж бас одоо дэлхийн боловсролыг Монгол хүүхдүүд эзэмших тал дээр маш том алхам хийсэн хүн. Энэ хамгаалсан сайд бол бас боловсролын сайдаар 2 дахь удаа томилогдоод ажиллаж байна. Бас маш том удаас асуудлыг шийдэж байгаа.